Өнөөдөр өчигдөр Нью-Йорк, Лондон, ер нь дэлхийн олон санхүүгийн төвд Монгол улсын засгийн газрын төлөөллүүд хөрөнгө санхүүгийн томоохон зээлийн гэрэмд гарч зурх хэрэгтэй байсан. This нь бол бид нэр олон хөрөнгө оруулагчтай гадаад орнууд тухайлбал Сингапурт Монгол банкны сангийн сайд олон хэлэлцээр хийгдэж байгаа. Яг энэ цаг мөчид өргөн баригдсан өчигдөр орой албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар бол энэ гэрээ хэлэлцээрүүдэд маш муугаар нөлөөлж байна. Бүх хөрөнгө оруулагчид бол ийм ажигласан юм байдал руу ороод бүгд одоо хэлцээрд орохоос бол татгалзаж байгаа ийм өдөр мэдээлэлсэн. Энэ бол муу. Газар бомб гаргана гэдэг нэг оролдоод бүтэхгүй шиг байна. 850 сая доллар гаргах гэж тийшээ янз янзаар оролдуулах нь чадах юм уу, чадахгүй юм уу? Хэрвээ тэр хэмжээний мөнгө босгоод ирэх юм бол энэ маань тэгээд ямар үнээр орж ирэх юм? Хүмүүн чи юу болох юм байгаа юм? Тэгээд улсын төсвөөр орж ирэх мөнгө хүний хөгжил сан руу орж ирэх мөнгө гэдэг чинь бас хоёр тусдаа мөнгө байгаа. Их усрууд нь өөр юмнаас байх хэвээр. Энэ миний ер нь найзуудаа мэдж гинүүг юу